Монгол Улсын засгийн газрын тогтоолоор Монгол Улсын хошин авраг малчин цолог хүртсэн Төв аймгийн Алтан булаг сумын малчтад Монгол Улсын их хурлын даргын хол засгийн газрын гишүүн хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Сэргэлэнгийн хамт өчигдөр цол шагналыг нь гардуулж баяр хүргэлээ. Алтан булаг сумын 3 дугаар багийн нутаг Зэвгийн өвөр хэмээх газар үйлчиж буй малчин Чойжлын мөнх очоор авраг цолыг дагалдан ирж буй улаан халдцтай өргөөндөө Улсын их хурлын дарга сайд албаны хүмүүсийг өгтө авлаа. Өргөмжлөл Төв аймгийн Алтан булаг сумын малчин мөнх очоор танаа. Их орныхоо дэлгэр сайхан нутагт эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж ашиг шимийг нэмэгдүүлэн малч ухаан ажлын арга туршлагаараа мандаасан танд улсын хошин авраг малчин цол хүртээж өргөө цагаан гэр мөнгөн цом энгэрийн нэмдэг өргөмжлөл болов. Танд буян зүргийнхээ ишгийг төмөн олондоо түгээж дүүрэн баяртай төвшин жаргалтай байхын эрүүл дэвшүүлье. Дараа нь Улсын хурлын даргын холт мөн сумын иргэн авраг малчин цол хүртсэн хим мэдхийн Нямжавын зочлолоо. Улаан халдцтай гэр өвлжөөнд дүнхийж ахын дүүс нутаг усных нь хамтдаа албаны хүмүүсийг өгтөж авлаа. Нямжав удам судраараа малчин хүмүүс юм байна. Аав нь нэгдлийн адуучин, ээж нь сайлчин байжээ. За Нямжав өөрөө 45 жил мал малсны 20 жилд нь адуу дагсан учраас нутгийнх нь адуучин Нямжав гэдэг ажээ. Төв аймгийн Алтан булаг сумын малчин Нямжав танаа. Орныхоо дэлгэр сайхан нутагт эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж ашиг шимийг нэмэгдүүлэн малч ухаан ажлын арга туршлагаараа мандаасан танд улсын авраг малчин цол хүртээж өргөө цагаан гэр мөнгөн цом энгэрийн тэмдэг зүгж өгөх нь гайгүй юм шиг л бодогдож явчихлаа шүү дээ. Төвшин жаргалтай байхын эрүүл дэвшүүлье. Ийхүү авраг малчны шагналыг нь Улсын хурлын даргын холд сайд Сэргэлэнээр гардуулж улам их амжилт гарган улсын хошин авраг цол хүртэхийг ёроолоо.